Hey guys, за юу яцгаана? Та бүхэн дараагийн бичлэгээр уулзах гэж байна. За өнөөдрийн хувьд гэх юм бол булчинтай ютубер булчинтай болох түшиг ахын талаар ярьж өгөх гэж байна. За мэдээж би бол булчингүй. Над булчин гэдэг юм байхгүй. Гэхдээ та бүхэнд өнөөдөр булчинтай тэр царайлаг Монголын номер 1 ютубер болох түшигийн талаар ярьж өгөх гэж байна. Номер 1 ютубер тэгээд Монголын 2 дахь 1 сая subscribeтэй ютубер. Тэгээд энэ дээр болохоор хүмүүст нэг өмнөх гэрэмикс дээр бичлэг хийсэн санаж байна уу те. Хүмүүс айгууд нэг маргалдаацсан. Монголын хамгийн анхны 1 сая subscribeтэй ютубер биш мөн гэж маргалдаадсан. Тэгээ биш гэж хэлээд байгаа өнөختүүд хэлэхэд нь шүү дээ. Ютубер гэж ярьж байгаа ойлгож байна уу? Хүү гэдэг хандлагч нь болохоор musician. Би бараг музей хүн гэж хэлж байна. Энийг марцсан. За ямар тач хүү гэдэг хандлага واخгүй дэр чинь. Ямар нэг артист ч юм уу тийм хандлагын талаар яриаг үзье. Эн чинь болохоор ютуберийн талаар ярьж байгаа. Монголын хамгийн анхны 1 сая subscribeтэй ютубер нь Gamix бөгөөд түүний дараа 2 дахь 1 сая subscribeтэй ютубер бол түшиг. Ингээ болсноо guys. За хэдүүлээ ямар ч бичлэг хэлэхээс өмнө намайг дэмжиж дөрөв баг хэсэгт лайк болоод subscribe дараад өгөөрэй. Одоо ярилцлагыг өнөөдрийн бичлэг рүүгээ шууд орцгоё. Let's go. За тэгэхээр түшиг ютуберийн талаар ярихын өмнө одоо хэдэн subscribe хэдүүлээ харцгаая. Одоо хэдэн subscribe байна? Сая 150,000 subscribe. За би хэдэн subscribe байна? 94,000 subscribe. Fuck. 94. Сая 150,000, 94,000. Юу вэ ч тоо? Надаас бараг 11 дахин илүү байгаа юм шүү дээ. Би яаж тоонд юм уу? Гэхдээ амар илүү байна те. Гэхдээ бас 94,000 ч бас их тоо шүү. Их тоо. Бас сайн одоо 94,000 ч амар их тоо шүү дээ те. Гэхдээ нэг сая 150,000-тай харьцуулахаар бага тоо шүү. Бага тоо. Готорчлаа. Гэхдээ зүгээр. Манчич чинь хичээ шүү. Олон юм ярилцлага хөдөлөө. Түшиг ютуберийн амьдрал руу орцгоё. За тэгэхээр түшиг ютуберийн хувьд гэх юм бол 1992 оны 9 сарын 5-нд Улаанбаатар хотод төрсэн байгаа. За бага насныхын амьдралаас гэх юм бол 2 наснаас 7 нас хүртэл 5 жилийн хугацаанд Оросд байсан гэдэг юм байлээ. Тэгээ Оросд байж байгаа хугацаанд мэдээж Орос хэлээр ярина тийм үү? Орос хэлээр хилд орсон гэж байна. Тэгээд 7 настайдаа Монголд буцаж ирээд мэдээж сургуульд орсон. Сургуульд орсон чинь жоохон тийм хүүхдүүдийн гадуурхал гэх юм уу жоохон тиймэрхүү зүйлтэй учраас найстай болж чадахгүйсэн. Ягаад тэгэхээр Орос хэлтэй Монгол сайн мэдэхгүй, Монгол хэлээр ярьж чадахгүй. Тэгээ Монгол хэлээр ярихдаа ингээд жоохон ээрч одоо ингэ гацаж гэдэг юм уу? Гацхан цаашаа ээрч ярьдаг гэж байгаа. Өөрөө тэрнийг хэлчихсэн. Тэгээ тэрнээсээ болоод найзууд нь ингээд эргэн тойрны хүүхдүүд нь доогуулж моглоод Монгол хүүхдүүд бас жоо онцгүй те. Тэгээд ингээд доогуулж моглоо тэрнээсээ болоод хүн дооглоод тах чинь онцгүй шүү дээ те. Тэгэл тэрнээсээ болоод жоо онцгүй одоо дурсамжийг бас тэр үед авч ирсэн юм шиг байна. За тэгээд бага насныхын дурсамж бол нэг иймэрхүү өнгөрөөд хөвчлэн октоодтай их найзалдаг байсан гэж өөрөө бол бас ярьж ирсэн. За тэгээ 10 жилдээ ингэж явж байгаад 8 дугаар ангид ороод гид амир өсөрцөнтэй 8 дугаар ангид ороод 8 дугаар ангиасаа эхлээд ерөнхийдөө сагсан бүг амир сонирхож эхлээл сагсан бүг тоглож эхэлсэн байгаа. Тэгээ сагсан бүг улаан одоо юу гэдэг хоббитой болж эхэлсэн. Тэгэж явж байгаад их сургуульд ороод их сургуульдаа сагсан бүгийн дээдлэгт хүртэл орж тоглодог байсан. Тэгэхээр та хүн харж байна уу? Дээдлэгт тоглох гэдэг чинь бас хэрэг багийн зүгээр нэг сонирхдаг багийн тоглодог зүйл биш шүү дээ те. Энэ бол түшиг ютуберийн хувьд бол маш их одоо авьяастай байсан гэж хэлж болохоор тэгээ дээрээс энэ авьяас энэгээр зогсоог үзье. Яасан бэ гэхээр загвар өмсдөг байсан. Та хүн мэдэн штэ түшиг ютуберийн хувьд гэх юм бол зүгээр дан ганц булчинтай биш царайлаг залуу тийм ээ. Өндөр. Тэгээ загвар өмсдөг байгаа да тухайн үед одоо гоёл мойл те. Тухайн үеийн бас нэг агентлгууд нэлээ явдаг байсан юм байлээ. Тэгээ бас цагийн мөнгө олдог байсан. Нэлийн одоо цалинтай оюутан байсан гэх юм уу те. Тэгээд хажуугаар нь бас тухайн үеийн 7 гэдэг үеэд болохоор нэвтрүүлэг хөтэлдэг байсан. Тэгээ тэр нь болохоор Star зааж эндээс нь хараадах юм. Star Show гэдэг нэртэй нэвтрүүлгийг хөтэлдэг байсан юм. Юм хийдэг байсан багаз сагсны дээдлэгч тоглоно, дээрэс нь загварч өмсөн нэвтрүүлэгт ороод хөтлөгч хийн те. Үнэхээр авьяастай. Би оюутан байхад юу хийдэг байсан? Юу ч хийдэг байсан юм шиг. Цагаас олддгүй байсан надаа. Бас яг над чиг сард цагийг л олдох үү те. За тэр хөрийг болох юм билий. За буцаад түшиг ютуберийн бичлэг рүү орцгоё. За тэгэхээр түшиг ютуберийн хувьд гэх юм бол та бүхэн бас Newsack гэдэг ютубер өмнө бас нэг энэ талаар ерөнхийдөө дэлгэрэнгүй ярьсан болохоор би яг тэр залуугийн ярьсан имийг дахин давтан ярихыг хүсэхгүй байна. Одоо нэг copy paste хийж байгаа юм шиг болчих болохоор тэгээд түшиг ютуберийн хувьд гэх юм бол их сургуулаа төгсөөд ээжийнх нь одоо илгэн муудаад
Тэгээ тэрнээсээ болоод түшиг ютубер ээжийнхаа хажууд очихоор явсан. Ээж дүү хоёрынхоо хажууд байхаар Францыг зорьсон байгаа. Тэр нь 2015 онд Францд очсон. Тэгээ мэдээж хэрэг гадаад очихоор ер нь бол овоож оцоотлоо баяждаг юм ерөөсөө байхгүй. Одоо Японд ирээ баяцсан юм байна уу? Байхгүй. Одоо юу гэдэг урд хормоогоор хойд хормоогоо нөхөд явж байна. Тэгэхээр гадаад ирнэ гэдэг бол ер нь бол чанга. Одоо би 6 жил байж байгаа байхгүй юу? Ер нь бол 3-4 жил баг 5 жил болж ижил жоохон учраа олсон нэр шүү. Эхний ялангуяа 1 жил мэл бол чанга штэ ер нь бол. Тэг ялангуяа хэлгүй ирчвэл бүр чанга. Тэг түшиг ютуберийн хөвд ч гэсэндээ анх ямар ч Франц хэлгүй ирж хагаад энд 6 сарын хугацаанд ер нь бол гайгүй Франц хэлийг өөрөө сурж ирсэн гэж хэлж ирсэн. Тэгэхээр эхний хэсэг бол мэдээж маш хэцүү байсан байж таараа. Тэг та бүхэн бодоод үзэлтэй. Ээж нь өвчнөө өвчлүүлж байгаа заяа. Тэгээ дүүгээ харна. Тэгээ давхар их сургуульд явж байгаа. Тэгээ сургуульд хэлээ сурж байгаа. Ер нь бол эхний хэсэг хугацаанд бол амар чанга байсан байж таараа. Тэгээ өөрөө ч гэсэн хэлжсэн энэ бол маш өөрт нь бас хатуужил суулгасан гэд. Тэгээ дээрээс нь санхүүгийн хувьд асуудалтай 7 хоног болгоо нүүдэг байсан гэж байгаа. Францд байр нь бол амар үнэтэй. Дээш нүг яваад нь боддоо. Би одоо Японд ирээ 6 жил болж байгаа мөртлөө 3 удаа нүүсэн. 3 удаа нүүхт бол ёо. За ахиж хизээс нүүхгүй юм шүү ухааны болсон шүү дээ. Нөгөө эмэгтэй хүн төрөхөөр ахиж хизээс төрөхгүй юм шүү гэдэг шиг. Би ахиж хизээс нүүхгүй юм шүү гэж бодсон шүү дээ. Нүүх бол чанга. Ялангуяа гадаад нүүх бол бүр чанга. Санхүүгийн асуудал тий. Нүүх бол үнэхээр хүсэх зүйл биш. Тэгээ тэндээ одоо шинэ газар очиод дахиад дасах гэж ч юм уу тий. Хугацаа зарцуулна. Тэгээ хамгийн гол нь мөнгө амар их ордог хөөх. Нүүхэд бол. Францд нүүхэд ямар байд юм мэдэхгүй. Франц Европтой орн болохоор бүр илүү үнэтэй хайнах. Японоос бол баг. Гээд иймэрхүү маш хэцүү бас зүйлийг ингээд ээж дүүртэйгээ хамт ингээд гуруулаа ингээд даван туулсан байгаа. Бүр умуура амар жижиг хүрээнд амьдэрдэг байсан гэж байгаа. YouTube хийх боломжгүй. Тэгээ тухайн үед YouTube хийхээр маш судлаад 2 жил хавцаа судалсан юм шиг байна. Тэгээ нэлийн гайгүй судалж байгаад тэгээд байрн ч гэсэн солигдоод YouTube хийх боломжтой болсон. Даах 2016 онд YouTube эхэлсэн. Тэгээ YouTube эхлээд нэг видео оруулсан. Тэр нь болохоор тухайн үед загвар өмсдөг байж байхдаа нэг тоглосон реклам байгаа байхгүй юу? Загвар өмсдөг байж байхдаа тоглосон юм сайн мэдэхгүй байна. Тэр нь болохоор We are Mongolians гэдэг нэг реклам амар их явдаг байсан шүү дээ. Тэнд тоглосон байгаа. Би ч гэсэн тэрийг тэнд тоглосон гэдгийг мэдээгүй байж байгаа. Сүүлд хэдэн жилийн өмнө бол мэдсэн. Тэгээ тэр рекламанд тоглоод тэрнийхээ видеогоор болцсон байсан. Тэгээ албан ёсоор бол яг 2017 оноос видеого идэвхтэй иж эхэлсэн. Тэгээ 2017 оноос ямар хөө видео эхэлсэн бэ гэхээр өөрийнхөө бүтэн өдрийнхөө влог ч байт юм уу те. Тэгээ дээрэс нь жимэр хичээлдэг болохоор жимэр хичээлдэг булчингаа яаж хөгжүүлэх талаар видео ч байт юм уу те. Тэгээ дээрэс нь аяллаа влог ч байт юм. Ер нь тиймэрхүү бичлэгэнд оруулсан. Ялангуяа жимийн бичлэг, жимийн булчингаа хөгжүүлэх талаар тиймэрхүү бичлэг. Тэгээ дээрэс нь өөрийнхөө уншсан номныхоо талаар сэтгэл мэтгэлж байт юм уу те. Тиймэрхүү бичлэгнүүд маш их оруулсан. Тэгээд ерөнхийдөө 2018 он ирсэн. Тэгээ 2017 онд яг видео оруулж эхэлсэн гэсэндээ тухайн үед жимийн бичлэгч байт юм. Ер нь хувь хүний хөгжлийн тиймэрхүү влог бичлэгнүүд нэх амар хяналт авдаггүй. Монголд бол ялангуяа Монголын хүн ам цөөхөн болохоор ч тийм үү те. Хувь хүний хөгжлийн бичлэг бол ер нь сайн хяналт авч өгдөггүй. Тийм учраас тухайн үедээ бас түшиг ютубер өөрөө ярьжсэн жоохон шантармаар те. Бүр нь бол буугаад өчмөр үед бол байсан гэдэг яг тийм үе байсан юм шиг байна. Тэгээ 2018 онтой зоолгоод тухайн үед хэл сурах гадаад хэл сурах нууц гэдэг нэг бичлэг хийсэн байгаа байхгүй. Сарын дотор гадаад хэл сурах нууц гэдэг бичлэг хийсэн байгаа байхгүй. Энэ бичлэг нь болохоор нэлээд түгээд 500 мянга үзсэн. Амар үзсэн байгаа байхгүй. Зүгээр ингээд гадаа гараад ингээд гар утсаа ингэж барьж байгаад ингээд авсан бичлэг байгаа байхгүй. Тэгээ энэ бичлэг нь амар түгцсэн. Тэгээ энэ тавх мэдэн шүү дээ. Бичлэг ингээд олигтой хандлт авахгүй явж байгаад хонглын үзүрт нэг гэрэл гарангуут амар гоё мэдрэмж тийм үү. Энэ амар гоё мэдрэмж шүү дээ. Надад бас тийм байсан. Би ингээд хийгээл үзэхгүй явж байгаад нэг бичлэгэн дээр ирээд понг бууцсан байхгүй. Тэр миний нөгөө нэг Eminem-ийн тухай бичлэг дээр бууцсан. Тэгээ би бас энэ түшиг ютуберийн талаар бичлэг хийж байгаа. Энэ бичлэг манаас буудаасаа гэж хүсэж байна. Миний хүснээрч болдог зүйл шахалтай. Тэгтээ яг өмнөд зэрэг хичээгээд бичлэгээ хийгээд явна. За тэгээ нэг тиймэрхүү зүйл болсон байгаа. За тэгэж явж байгаад 2018 оны 8 сарын 8-ны өдөр энэ бол тэмдэглэлт түүх өдөр гэх юм уу? Юу гэхээр Mongolian ютубер түшиг маань бид бүхэндээ эвгүй баримтыг хамгийн анхны дугаар ахилсан байгаа. Тэр үеэс хойш эвгүй баримтын дугаар part 2, part 3, part 4 гэдэг ингээд тасралтгүй явсан. Тэгээ эвгүй баримтын дугаараас ахуулаад хүн болгоо түшиг ютуберийг бүр илүү сайн мэддэг болоод 2019 оны 3 сард
100k subscribe хүрсэн. За тэр хүртэл бол зөвхөн эвгүй баримт биш. Тоглоомны бичлэг, reaction бичлэг, влогийнхоо бичлэг, тэгээ танин мэдхүүн бичлэг. Тэгээ дээрэс нь одоо юу гэх юм янз бүрийн бичлэгүүд оруулж ирсэн. Тэгээ 100k subscribe хүрээд 2000 тэгээ ингээ 100k subscribe 2016 онд нэгээд 2017 оноос YouTube яг хийж эхлээд тэгээ ерөнхийдөө 2 жил орчим. За жил хагас ч юм уу те. Хугацааны хувьд зарцуулсан юм шүү га. Тэгээ миний хувьд гэх юм бол Түшиг YouTube-ыг хамгийн анх яаж мэдсэн бэ гэхээр 2019 оны 5 сард Lil Puma болоод Ardын Ана GG бүгд мэдж байгаа тий. Тухайн үед Lil Puma ч бас нэлээд хүмүүс үздэг байсан шүү дээ. Тэгээ Lil Puma Ardын Ана GG хоёр ч нэг жоохон бүүм биш бүүм хайшаа би энэ ч юу beep болсон. Beep бол хоорондоо маргалдаад тэр бичлэгэн дээр нь reaction хийсэн. За тэр үед нь би үзсэн байхгүй. Тэгээ үзээд Түшиг game YouTuber байд юм биш тэгээд. Ер нь тэр үеэс ахуулаад би Түшиг гээд Монголын YouTuber Түшиг ийг бол байн үздэг болсон. Монголын YouTuber Түшиг гэж яриад байгаа юм жоохон сонь байж магадгүй. Энэ бол өмнө Монголын YouTuber Түшиг гэдэг нэрээр бол гачирж ирсэн тав хүн мэдж байгаа бах. Одоо бол зүгээр Түшиг гэсэн нэртэй болсон. За тэгээд энд дэг хүртэлх юм бол тоглоомын видео, тэ реакшн видео, эвгүй баримт ингээл шин сорго мэдээллийг биднэрт цаг адалгүй Түшиг YouTuber маань хүргэж байсан. Тэгээд дээрэс нь би бол ингээд боддоо. Lil Puma Ardын DJ-гийн VIP дээр реакшн хийгээд би митийн хүмүүсийг бас хандлагыг авчлаа штэ. Тэгээ дээрэс нь CTS яга нөө Түшиг рүү зүгээр бичлэгэн дээр реакшн хийсэн кола угаад муугаад бла 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 бла. Тэгээ Түшиг ах мэдээж хэрэг зүгээр байж байгаа үний бичлэгэн дээр тийм бичлэг хийж ирж байгаа. Яаж зүгээр ах өөрийгөө мэдээж хэрэг бас өмөр нь хамгаалan те бичлэгээрээ тэгээ тэр хоёрын VIP бас нэлээд болсон. Тэгээ CTS тэр хоёрын энэ VIP бас олон хүмүүст хүрсэн. Тэгээ дээрэс нь тэрний дараа бас нөгөө нэг Эбо шал тими одэрсэн тэр хоёрын бip болсон. Гэхдээ мэдээж хэрэг тэрнээс гадна хамгийн илүү гоё бip болсон нь болохоор Түшиг ах IC домог IC ирээдүй IC гэдэг нөхөр байгаа шүү дээ. Хүн харахад амар мундаг тийм лаг хүн. Гэсэн чинь нөгөө хүний яг маскны цаадах царай нь бол новш байсан. Тэр новшийн царайг бол ил болгосон шүү дээ тий. Тэр новшийн их хайшин тий. Тэр хүний царайг бол ил болгосон. Тэгээд энэ видеоноос ахуулаад ер нь бол Монгол орондоо яг Түшиг гэдэг YouTuber-ыг танихгүй байхгүй болсон. Тэгээ энэ бол маш олон жилийн хөдөлмөр. Тэгээд мэдээж хэрэг хүний амьдрал бол ирэнтэй багаантай янз бүрийн үеуд байгаа. Заримдаа орноосоо босоод юу ч хиймээргүй санагдах үеуд байгаа. Орноосоо босмооргүй санагдах үеуд байгаа. Тэр ч байтугай ингээ тарих ингээ гацалтанд ороод юу ч ингээ сонирхолтой санагдахгүй. Тэр ч байтугай инээх ч хүсэл төрөхгүй үеуд байдаг. Тэгээ ийм үеуд ч бас амьдралд тохиолдсон л байгаа. Гэсэн ч Түшиг YouTube-ийн хувьд бол маш их одоо өөрийнхөө сахилах бат нь маш сайн. Одоо миний мэдэх хамгийн өндөр сахилах баттай YouTuber гэж хэлж болно. Тэгээ дээрэс нь одоо юу гэдэг тэр хүний ментал хилт бол нэг гайхамшигтай. Энэ олон жил бодож юм та 2017 оноос 2025 оны өдийг хүртэл тасралтгүй тэ видеого хийгээ яваад байсан гэж бодохоор бас гайхамшигтай байгаа шүү дээ. 8 жил шүү дээ. Тасралтгүй 8 жил. Тэгээ сая subscribe хүрсэн. Тэгээ энэ хүний ментал хилт тэгээ дээрэс нь юу бол бас үнэхээр гайхамшигтай. Миний хувьд бол 2019 онд 19 сар YouTube нээгээд тэгээ анхны бичлэгээ оруулаад тэр дунд нь бас шантраад баг 2 жил шахуу бичлэг хийгээгүй байж байгаа. Тэгээд баг 3 сард нэг бичлэг хийдэг мэдэг юм байсан. Тэгээ 2023 оны 11 сараас ерөнхийдөө яг бичлэгээ идэвхтэй хийгээд одоо ингээ 94 мянган subscribeтай явж байгаа. Тэгээд ингээ бодоход би дунд нь ингээ шантарсан байгааз тэгэхэд Түшиг YouTube-ийн хувьд бол огт шантраагүй. Би энэ хүнээс одоо юу гэдэг inspiration авсан, нөлөөлөл авсан. Миний одоо хамгийн Монголоос хүнэлж биширж явдаг YouTuber. Тийм ч учраас би миний хувьд бол Түшиг YouTuber бол Монголын номер 1 YouTuber гэж боддог. Зөвхөн одоо юу гэдэг нэг гейминг чиглэл ч юм уу нэг чиглэлээ дагнаагүй бүх одоо чиглэл рүү орж чадсан хүн баггүй. Тийм болохоор аюу хүндэлдэг. Энэ үнээс ч гэсэндээ маш олон YouTube-ийн бас санаа авсан. Одоо юу гэдэг мотивацаас авсан. Тийм ч Түшиг YouTube бүртлэхээр одоо юу гэдэг би баярлаад бол зогсохгүй гэх юм уу те. Тэгээд Түшиг YouTube-ийн хувьд гэх юм бол 2024 оны сүүлд сая subscribe хүрсэн. Тэгээд энэ үедээ бол Black Myth Wukong гэдэг тоглоомыг тоглож ирсэн. Та бүхний мэдгсэн үггүй шүү дээ те. Тэгээд би энэ тоглоомыг бас 4 удаа давж дуусгасан юм байна. Жохон хурдан ярьчих шиг боллоо. Тэгээд Түшиг YouTube-ийн хувьд гэх юм бол магтаад байвал бас магтах зүйл маш олон байгаа. Тэгээд та бүхэн мэдж байгаа те. Юу нь олоо шүү дээ те. Ингэж бодоод байгаа байхгүй. Одоо би бол өсөглөн байгаа шүү дээ. Юу юунд ч хүрээгүй болохоор өсөглөн байгаа байхгүй. YouTube-ээр өлегтэй цалин авч эхлэегүй жоо аваагүй байна. Тэгээ дээрэс нь
100,000 та чөрөөгүй байна. Монголд одоо юу гэдгийг сайн хандлтаа аваарчгүй байна. Тийм учраас би өсөглөн байгаа тий. Өсөглөн байгаа. Миний одоо зорж байгаа уул байгаа аахгүй юу? Харагдаж байгаа. Тэгээд тэрлэгээ гарахын тулд би хичээж байгаа тий. Гэхдээ уулан дээр гарцсан аль хэдийн зорилгонд биелсэн хүмүүс яадаг гэж. Тэрнтэй сэтгэл ханаад цаашаа явахаа болоод улан доошоо ундаг. Гэхдээ Түшиг YouTube-ийн хувьд гэх юм бол аль 500,000 subscribe, хэдэн мянган subscribe бүрээд болчих байсан шүү дээ тий. Уннууд унчих байсан шүү дээ тий. Айсвал жоо стрессчих байсан шүү дээ. Одоо чинь алдар нэрт хүрсэн одоо Монголын зөндөө олон одууд тий хипхоп янз бүрийн одууд чинь согтуу лайв хийгээл янз бүр болсон мэт тий. Энэ хүмүүс шиг тиймэрхүү байдлаар одоо юу гэдэг өөрийнхөө тэр зарчим дээрээс нь Сахлаг Батаа алдах байсан шүү дээ тий. Сахлаг Батаа алдаагүй тэр ч байтга өснө халдарж байхдаа хүртэл бичлэгээ хийгээд байсан. Тэгэхээр энэ гайхамшигтай Сахлаг Бат ментал хэлтийг бол одоо хүндлэхээс өөр аргагүй. Тэгээ та бүхэн Түшиг YouTube бүгд дуртай авах гэж бодож байна. Мэдээж хэрэг бичсэн маш их дуртай. Тэгээд миний бичлэг багжуулав таалагдсан бол лайк болоод subscribe дараад өгөрөө. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай guys.